За сайн байцгаана залуучдаа. Та нараас нэг тийм асуулт юм уу? Та нарт тийм бодол байсан уу? Юу гэхээр чи өнгөрсөн рүү буцвал юу хийх байсан бэ гэдэг асуулт. Жишээ нь миний хувьд бол 2008 онд очивол юу хийх байсан бэ гэдэг асуулт. За миний хариулт бол биткойн авнаа гэдэг хариулт юм. Яг тэгэхээр биткойн бол тухайн үед 0.1 доллар гарсан. Одоогоор нэг биткойны үнэлгээ 100 мянган доллар руу очсон байж байгаа. Тэгэхээр одоо би энэ дээр 1000 биткойны 0.1-ээр авах юм бол 100 доллараар авлаа. 1000 биткойноо 100 мянган доллараар зарах юм бол хэд болох вэ? Би саятан болох юм шүү дээ. Ийм боломж бол биткойн дээр гарсан байж байгаа. За хэдүүлээ түүхэн чартын жишээ сонирхоод үзэлт тэр одоо энэ үнийг аваад үзэх юм бол за зүгээр л 15 онд авал да. 316 доллар авъя. Тэ? 21 онд юу ирсэн байна? 68 мянган доллараар ч өссөн байж байгаа. За тэгвэл сүүлд юу болсон бэ? Жишээ нь 2024 онд бид нар биткойныг 11 сард авсан бол 54 мянган доллараар аваад сонгуулийн үеэр 107 мянган доллараар зарах. Нэгсэндээ та нэг биткойн авах юм бол нэг даблдах. Энэ шунал мөн үү? Энэ шунал мөн энэ боломжийг бид нар ашиглах ёстой байж байгаа. За тэгвэл сая юу болсон бэ? За биднийг сайхан шинэлээд явж байгаа хооронд крипто зах зээл дээр манай Трамп ах бол нэлээд том мэдээлэл хийсэн байж. За одоо энийг харж байна. За крипто ресивер гэх тийм. Ер нь бол биткойн, Ethereum, Solana, ADA тэг одоо Cardano гэсэн XRP гэсэн койнуудыг нөөцөд оруулнаа гэдэг асуудлыг ярьсан байж. Тэгээ бид нар бол Америк нэгдсэн улсыг дараагийн одоо крипто хаан болгоно. Одоо крипто зах зээлийн нэлээд том одоо оролцогч одоо голлох байр суурийг оруулна гэдэг зүйлийг бол Трамп жиргсэн байж байгаа. За энэ бол 3 сарын 2-нд болсон. За энэ нөхцөл дээр юу болсон бэ? За зөвхөн хэдүүлээ XRP-г харъя л да тий. Одоо энэ чартны хувьд бол за хэдүүлээ харъя. Энийг авч. Тэгээ яг энэ мэдээлэл хийх үед энэ нөхөр 2.21-тэй байсан. Тэгээ дээшээгээ шууд 3 долларлоо орч өсөж ирсэн. Ерөөсөө биткойны дараагийн хаан болгоно. За тэгээ нөлөө нь олж унсан байж. За ийм юм болсон. Тэг хүмүүс яагаад биткойныг сонирхдаг вэ? Маш том боломж байдаг. За үүнийгээ дагаад маш олон койнууд бол гарч ирсэн. За биткойны дараагийн койны хувьд бол одоо Ethereum байна. За хэдүүлээд тэгвэл энэ дээр эзлэх хувийг харъя л да биткойн дээр. За энэ крипто зах зээлийн эзлэх хувийг харахад нийт арилжааны 60.5% бол биткойн эзэлдэг. Ер нь бол крипто зах зээлийн хаан бол биткойн гэж байгаа тийм. Бусдыг нь болохоор бид нар альткойнууд гэж нэрлээд за үүндээ бол Ethereum бол 14%-ийг эзлээд XRP болохоор 2%, за тэгээ Solana 3%, Cardano 1% гэдэг ингээд эзлэх хувь орж ирж байгаа. За тэгвэл бидний нөгөө market cap хардаг ийм бирж юу гэдэг сайт гэдэг coin market cap гэдэг тийм. За энэ дээр ингээд аваад үзэх юм бол номер 1 нь биткойн, номер 2 нь Ethereum, 3 нь XRP, за 4 нь нөгөө UST Tether гэдэг гэж байгаа тийм үү? Stable coin. За тэгээд BNB Binance орж ирж байна. За бидний Solana 6-д орж ирнэ. Cardano буюу ADA 8-аар орж ирж байгаа жишээ нь. За нөгөө бидний алдарт Elon Musk-ийн coin буюу Dogecoin 9-ээр орж ирж байгаа жишээ. Тэгэхээр Трампын цаашдын чиг хандлага бол крипто дээр нэлээд акцент өгж байгаа. Ялангуяа крипто болон EA гэдэг хоёр дээр. За бид нар өмнөх саруудаар сонсч ирсэн бол Трамп бол маш том мэдээлэл хийж болол EA-гийн хөгжүүлэлтэн дээр 500 тэрбум доллар төсвөллөө гэдэг зүйл ярьж ирсэн. За тэгвэл одоо энэ удаа буюу 3 сарын 7 өөрсдийнх нь Америкийн цагаар 3 сарын 7 Монголын цагаар 3 сарын 8-нд крипто саммит болох гэж байна. Маш том юм болох гэж байна л доо. За цагаан ордонд болох ч гэдэг энэ хамгийн гол нь онцлогтой байж байна. За мэдээж голлож хэлэх хүн бол Дональд Трамп байж байна. За мэдээж оролцогч дунд бол ихэнхдээ одоо энэ том биржүүдийн захирлууд орж ирж байна. За XRP-гаас орж ирж байна. Тэгээ иймэрхүү хүмүүс бол орж ирж байгаа. Төлөөлөлүүд нь. За нэлээд олон хүн бол X тавих юм байна. За энэ дээр бол мэдээж Трамп өөрийнхөө бодлогыг бол ярих бах. За яг энэ юун дээр яг юу ярих вэ гэдэг дээр. Одоо бидний ихний ярьсан энэ яриа байгаа шүү дээ.
нөөцөд оруулна гэдэг зүйл. За нөөц гэдэг зүйл юу хэлээд байна гэхээр жишээ нь Монгол төгрөгийн үнцнийг хадгалах хэрэгтэй байдаг. Тэгээ төгрөгийн үнц нь буюу 20,000 төгрөг, 10,000 төгрөг, 5,000, 1,500 төгрөгийн үнц нь юу хадгалагддаг вэ гэхээр доллар хадгалдаг. Та нар сонссон бол Монгол анхны гадаад валютын нөөц 5.5 тэрбум долларт орлоо гэдэг нь энэ нь Монгол банкны нөөцөөрөө төгрөгийн үнцнийг хамгаалж бидний өнөөдрийн ашиглаж буй 20,000 төгрөг, 10,000 төгрөгийн үнцнийг хамгаалж идэг гэж хэлдэг. Тэгэхээр бүх улс энэ системээр явдаг. За энэ нөөц бүрдүүлэлтэн дээр юу ордог вэ гэхээр нэгдэж алт ордог, хоёр дахь нь доллар орж идэг. Тэгээ ихэнх улсууд бол доллар байдаг. Тэгээ та нар мэдэх болоогүй юу? Алт яагаад өсдөг вэ гэдэг тийм. За олон жилийн дунджаар хараад үзэхэд алтны өсөлтийн гол шалтгаан бол дайн байлдаан, аюулгүй байдал үүсдэг. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар эдийн засгийн нөхцөлд мөнгийг алт руу хилж идэг. Тэгвэл сүүлийн үед хөрөнгө оруулагч нар биткойныг айгүйх сонирхдаг болсон байж байна. Ялангуяа биткойн. Ялангуяа том хөрөнгө оруулалтын сангууд, банкуд ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг айгүйх биткойн худалдаа авалтуудыг хийдэг. За үүнийгээ дагаад бол улсууд бол энэ крипто зах зээл рүү мөнгө хийх юм нөгөө мөнгөний хадгалалт хийх ийм сонирхол орж ирж байгаа. За үүндээ хамгийн өндөр их мөнгө хийдэг улсуудын тоонд Эл Салвадор орд юм байна. Тэгээ Бутан улс хоёр бол яг албан ёсоор мөнгөө одоо энэ хадгалнаа. Одоо нөөцөд бол оролцсон яваад. Ялангуяа Эл Салвадор гэдэг улс бол ерөнхийлөгч өдөрт нэг биткойн аавна гэсэн ийм маягаар бол орж ирж байгаа. За тэгвэл яг одоо хадгалалтын мөнгөн дүнгээр нь аваад үзвэл хамгийн их койнтой Америк нэгдсэн улс юм байна. Тэгээ энэ нөөц бүрдүүлэлт хийнэ гэдэг дээр юун дээр суурилах гэдэг нь одоогоор Америк нэгдсэн улсад албан ёсоор 200 мянган биткойн бол байж байна. Одоо үнэлгээний хувьд бол 1.8 тэрбум орчим доллар гэх юм уу? Ийм байж байна. За энэ бол яасан учиртай биткойн гэхээр хууль бусаар ашиглаж ирсэн, хурааж авсан. Тэ? Иймэрхүү койн бас хятад байдаг. Ийм. Тэгээ нэг ийм яг нөөц бүрдүүлэлт хийгээгүй мөртлөө тэгтээ зүгээр ингээ хураагаад ингээ байж байгаа хадгалсан ийм улсууд бол нэлээд том байдаг. Тэгэхээр энэ саммит гэдэг саммитаар ерөнхийдөө энэ нөөц бүрдүүлэлт хийнэ гэдгийг яриад зөвшөөрөөд энийг ажил болгох юм бол за энэ крипто зах зээл дээр маш том бүүн болно. Мэдээж энэ бүх койнууд бол дараатал усна. За одоо хэдүүлээ жишээ нь маркетинг харъя. За энэ XRP байж байна те. За XRP бол нэлээд дэше өсөлт их боломжтой байж байгаа. Энэ дээр гэгээлэг мэдээ Трамп энийг яриад нөөцөд оруулнаа гэдэг алавжуулвал гэсэн үг шүү дээ. Эхлээд мэдээлэл хийцэн байж байгаа те. Бид нар өөрийнхөө Twitter дээр хийсэн нэг нь харсан. Тэгээд дараа нь явах нөгөө Solana эднэр гэдэг. За ингээ өснө мэдээж бол биткойн бол дэшегээ шийднэ. Solana өснө, XRP өснө, Cardano өснө те ийм байж байгаа. За тэгээд дараагийн ярих зүйл юу вэ гэхээр зохицуултын тодорхой байдал гэдэг. За ер нь бол крипто биржүүдийн тодорхой дүрм журам тогтооно гэж үзэж байгаа юм байна. За нөгөө юун дээрээс зохицуулт хийх юм stable coin гоо нөгөө UST, USDC гэсэн эдгээрүүд дээр бол долларын ноёрхлыг үргэлжлүүлэх юм хандлагатай байж байна. За тэгээд нөгөө SEC гэж байгаа шүү дээ. Монголоор бол санхүүгийн зохицуулахаар гэдэг. Америкийн одоо SEC хөрөнгөний биржийг үдирдэг. За дээр нь CFTS буюу нөгөө юуг хариуцдаг, крипто деривативыг хариуцдаг, futures options-ыг хариуцдаг энэ нөгөө эдний одоо нөгөө хоорондын харилцаа холбоо хамаарлыг нь бол тодорхой болох асуудал ярих юм байна. Крипто дээр гэсэн үг шүү. За тэгээд татврын бодлого орж ин. За сөрөлтөл нь энэ чинь татврын бодлого гэж магадгүй. За татврын бодлого дээр бол жишээ нь Америк нэгдсэн улсын крипто валютын борлуулалтын татварыг тэглэх бодлого зарлаж болцгүй гэж бас таамаглаж байна. За тэгээд нөгөө Эрик Трампын нэг хэлсэн юм байна лээ. Эрик Трампын нөгөө Трампын хүүхдийн таамагласнаар бол ер нь бол Америкийн гол хоёр том төсөл байгаа гэнэ крипто дээр. За үүний нэг нь болохоор мэдээж XRP олон жил шүүгтэж аваад ялсан юм. За дараа нь HBR гэдэг гин койн гэж. За HBR-ыг харуулъя л та. Энэ нэлээд ирээдүйд төсөл гэж үздэг. За одоогийн үн. За энэ жоохон гацаадах шүү. За одоогийн үн бол 0.23 центтэй явж байгаа. Энэ хоёрыг бол татвараас чөлөөлөө гадаад төслүүдэд 30% хүртэлх татвар ногдуулж болзошгүй. Энэ хоёр дээр бусдын дээр нь бол татвар оногдуулах юм байж. Тэгэхээр ирээдүйд нөгөө хүмүүсийн сонирхол яг Америкийн үндсэн гэдгээр энэ coin энэ хоёр.
орж ирэх боломжтой гэж ярьж байна. За ийм юм ярих нь. Тэгэхээр энэ түүхэн том уулзалт тий энэ уулзалтаас үүсэх крипто зах зээл бол хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа юм. Ялангуяа улсуудад тий хэрв Америкийн нэгдсэн улс энэ крипто зах зээлийг хүлээн зөвшөөрөөд крипто саммитээр тодорхой шийдвэр гаргаад энэ хэрэгжилт хийх юм бол бусад улсууд за үүн дотор бол Хятад, Европын улсуудаас тий Европын улсуудаа Германаас мэдээж юу ах Францаас Их Британи улсууд бол энийг хүлээн зөвшөөрж нөөцөд оруулах иймэрхүү зүйл тогтлоор орох юм бол крипто зах зээлийн өсөлтийн дөрөнд үргэлжлэх нэ. За би яагаад үүнийг ярьж байгаа вэ? Бид нар өнөөдөр ажил хийж гин орлого олж гин олсон мөнгөө өсгөх сонирхолтой байдаг. Энэ өсгөх мөнгийг хаашаа их боломжтой вэ гэж. За бидэрт бол мэдээж үйл хөрөнгө байсан. Гэхдээ үйл хөрөнгө нь нэлээд өндөр болсон. Тэгэхээр дараагийн хэлбэр бол хувьцаа байж байгаа. Гэтэл бид нар өмнө ярьсан Монголын хөрөнгөний биржийн зах зээлийн хувьцаанууд хэлбэлзэл багтаа байдаг учраас ашиг олох бага мөнгөөр хийхэд маш жоохон хэцүү байдаг. Тэгвэл дараагийн зах зээл крипто зах зээл. За энэ бол гадаадын дотоодын биш гадаадын койнууд дээр маш том боломж байна. Маш их койнууд гарч ин. За ганц биткойныг ярихгүй маш олон өндөө жижиг койнууд бол гарсан байж байгаа. Эдгээрүүдийг авч одоо ашиг их боломж байгаа шүү. Тэгэхээр хэрв та энэ зах зээл рүү яг одоо суралцаж судалгаа хийж үзээрэй танд бас боломж бас байгаа шүү гэж хэлье.